Улс орныхоо нэр хүндийг гутаасан дипломатуудын түүх үргэлжилсээр байна. За өнгөрсөн 7 хоногт Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсын Хөх хотод суугаа ерөнхий консул Мөнх Эрдэнэийг эргүүлэн татах шийдвэрийг засгийн газар гаргалаа. За ерөнхий консул Мөнх Эрдэнэний хувьд дипломат албаны нэр хүнд болон эрх ямбыг ашиглан өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг бүгд найрамдах улсад татваргүйгээр нэвтрүүлж наймаалсан гэх хэрэгт холбогдож бүгд найрамдах Хятад ард улсад шалгагдаж эхэлсэн байна. За үүнтэй холбоотойгоор засгийн газар дээрх консулыг эргүүлэн татах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа. За мөн үүнээс гадна улс орны нэр хүндийг унгаж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа ёс зүйгүй хариуцлагагүй дипломатуудаа эргүүлэн татах асуудлыг яаралтай оруулж ирээ гэдэг үүрэг даалгаврыг ч гэсэн Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх гадаад харилцааны сайд цогтооторт өгсөн юм а. За энэ талаар бэлтгэсэн мэдээлэл үзэгч та бүхэнд хүргэе. Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсын Хөх хотод суугаа ерөнхий консул Давагийн Мөнх Эрдэнэ дипломат эрх ямб дархан эрхээ уруулан ашиглаж өөрийн болон ажилтнуудынхаа нэрээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг бүгд найрамдах Хятад улсад татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. За тиймээс түүнийг эргүүлэн татлаа гэж засгийн газраас өнөөдөр мэдээллээ. Хотын консулын хувьд бол тэнд байхдаа машин оруулж Хятадын гайлын татвараас зайлсхийж машин зарсан гэдэг асуудлаар Хятад шалгагдсан. Тийм учраас бид нэр энэхийн дагуу энд эргүүлэн татах шийдвэр гаргасан. Мөнх Эрдэнэ нь Хөх хот дахь ерөнхий консулаар тэмлэгдээд 5 жил болж байна. За энэ хугацаанд 2016 оны 7 дугаар сард Монголоос Mercedes-Benz маркийн автомашинд A1234 дипломат дугаар авч хилээр гарган Хятадын иргэн Дин Жанжууд шилжүүлсэн. За мөн оныхоо 8 дугаар сард Range Rover маркийн автомашиныг замын үд боомтоор гаргаж ирээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн. 2018 оны 4-5 дугаар сард Lexus 570 маркийн 2 ширхэг автомашинд дипломат A17889 A9901 дугаарыг зүүж Хятад иргэдэд хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа тухай их сурвалжууд мэдээлээд байгаамаа. За тэгвэл улс орны нэр хүндийг унгаж улсын дипломат албаны эрх ямб нэр хүндийг ашиглан ашиглаж хууль зөрчсөн Мөнх Эрдэнэ гэгч хэм бэ. Тэрээр Баян Онгор аймгийн Харьяат Ардчил намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн багта 2014 онд намын даргынхаа эсрэг цөөнгүй акцыг явуулж байлаа. За улмаар энэ үйл явдлын дараагаар Улаанбаатар хот дахь уулын баяжуулах Эрдэнэ төлдрийн төлөөлөгчийн газрын дид дараагаар томилогдсон бөгөөд 2015 онд Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот дахь ерөнхий консулаар томилогдсон ажилласан юм а. За үүнээс өмнө тэрээр Жип сервисийн Мөнх Эрдэнэ гэдгээрээ тодорхой хүрээнд танигддаг байсан бөгөөд Баян Онгор аймгийн Хонгорын хурд уяачдын холбооны тэргүүн зэрэг цол уншинтай нэгэн байсан юм а. Жирийн компани захирлаас Монгол улсыг гадаадд төлөөлөн суух ерөнхий консул болтлоо богинохоо хугацаанд сууг дэвшсэн шинэхэн дипломатч хожимоо Монгол улсын нэр хүндийг ингэж шавартаа утгана гэж тухайн үед энэ томилгоог хийсэн албан тушаалтнууд санааг болтой. За ганцхан Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хотод суугаа ерөнхий консул Мөнх Эрдэнэний асуудалч биш өөр бусад 69 хүний асуудал байгаа гэдгийг өнгөрсөн 7 хоногт гадаад харилцааны сайд мөн мэдгдсэн юм а. За эдгээр 69 дипломат албаны ажилтнуудыг буцааж татах мөн эдгээр хүмүүсийн холбогдсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг гадаад харилцааны сайд өнгөрсөн 7 хоногт мөн мэдээллээ. Ер нь бол сая сүүлийн үед энэ тамхи зөөсөн гээл энэ асуудлуудаар их олон шалгалтууд бид нар явууллаа шүү дээ. Тэгээд энэ нэлээд эрт одоо цагдаа хууль хяналтын байгууллагуудаас бид нарт ирсэн 69 хүний одоо жагсаалтууд байж байгаа. Тэр бүгдийг бол шууд цагдаагийн байгууллагад бид нар тэр даруйд нь шилжүүлээд энд байгаа хүмүүсийг одоо шалгаж өгөөч ээ. Тэгээд цагдаагийн байгууллагад бүгдийг шилжүүлсэн байгаа. Нэг хоёрт манайх бол одоо энэ одоо чиглэл урд нь тамхи зөөгөөд тэгээ буцаагаад авцсан байсан одоо ажилд авцсан байсан хүмүүсийг ажлаас нь халж байгаа. 12 онд би хэлж байгаа шүү дээ. 12 онд бол би гадаад яамнаас төрийн нарийн байжгаад гараад явсан. 7 жил болоод буцаад ирэхэд миний үед халсан хүмүүсийг буцаагаад авцсан байсан. Одоо тэр хүмүүсийг бид нар бол ажлаас салж байгаа. Тэгээ тэр хүмүүс нь эргүүлээд татагдж байгаа байхгүй. За одоогоос хэдэн жилийн өмнө Монголын дипломатууд ялангуяа Европын орнуудад тамхины хэрэгт цөөнгөө холбогддог байсан бол сүүлийн жилүүдэд тамхины хэрэг нь хар тамхины хэрэг болж за улмаар машин хэрэг наймаалцах хүртэл хэмжээнд хүрээд байна. За ер нь монголчуудын хувьд бол яагаад өнөөдөр Монгол улсыг гадаад улсад төлөөлж суугаа эрхмүүдээр ийм ёс зүйгүй хариуцлагагүй хүмүүсийг томилж явуулж байна вэ гэдэг хурц шүүмжлэл
өрнөд байна. За үзэгч та бүхэн саяны жишээн дээрээс харсан баг. Бүгд найрамдах хятад улсад Монгол улсаас суугаа, Хөх хотод суугаа ерөнхий консул Мөнх Эрдэнэний хувьд яг одоо жинхэнэ мэргэжлийн дипломатч хүн байсан уу гэвэл үгүй. Яг энэ мэт хүмүүс одоо дипломат албанд ажиллаж байгаа учраас сүүлийн үед ийм томилгоонууд цөөнгүй хийгдэж байгаа учраас Монгол улсын гадаад дэх одоо дипломатуудын нэр хүнд ингэж унаж за гэмт хэрэгт холбогдох гэх мэт энэ асуудлууд цөөрөхгүй байна гэдгийг бол олон хүн шүүмжлэн ярьж байна. За өнөөдөр ганцхан дипломат албач гэлтгүү төрийн албанд ч гэсэн төрийн албанд ажиллах ёс зүйн хүмүүс цөөнгүй ажиллаж байна гэдгийг ард иргэд маш хурцаар шүүмжилж байгаа. За 4 жилд одоо тухайн төрийн албанд томилогдож очоод яаж энэ төрийн албаар мөнгө олох уу? Яаж энэ төрийн албыг ашиг онжоо болгож ашиглах уу? Эндээс юу салгаж авах вэ гэдэг хүүтэн сэтгэлтэй хүмүүс төрийн албанд цөөнгүй болсон учраас өнөөдөр төрийн үйл ажиллагаа хурдан шуурхаа үр дүнтэй явахгүй байна. За дээрэс нь татвар төлөгчдийн мөнгө хий хоосон урсаж байна гэдэг шүүмжлэлийг ард иргэд газар сайгүй өрнүүлж байгаамаа. За улс төрийн намуудын лидерүүд өөрсдийнхээ гар хөл болсон хүмүүсийг одоо шан харамж болгох замаар төрийн албанд томилдог, улмаар дипломат албанд томилдог энэ одоо жишг Монголын төрд байсаар удаж байгаа. За ялангуяа сүүлийн үед маш их хүчээ авсан. За гэвч харамсалтай нь өнөөдөр энэ байдал нь эцэстээ Монголын төрийн албыг, дипломат албыг ямар одоо эмгэнэлт хүргэж нэр хүндийг хэдийн хэмжээнд унгаж байна гэдгийг өнөөдрийн энэ үйл явдлаас харж болохоор байна. За ер нь бол төр бол эзэнтэй. Гэхдээ энэ төрийн эзэд нь бол улс төрчид, улс төрийн цөөн хэдэн нам биш. Энэ төрийн эзэд бол ард иргэд татвараа төлж байгаа иргэн бид. За тийм учраас бидний эрх ашгийг уландаа гიშгэж бидний нэр төрийг гутааж байгаа. Энэ хүмүүст бол хариуцлага тооцох ёстой гэдгийг олон нийтийн зүгээс маш хүчтэй шүүмжилж байна. За өнөөдөр бол Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улсын хурал дээр эд хэлэлцэн ярьж байгаа цаг үе. За Монголын нийгмийн тогтолцоо өнөөдөр гажуудсан учраас үүнээс улбаалж нийгэмд олон шударга үйл явдлууд, тогтворгүй байдлууд, хариуцлага алдагдсан зүйлс үүсэж байгаа учраас үндсэн хуулинд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хэдийгээр ийм шаардлага байгаа ч гэсэн төрд ажиллаж байгаа эрхмүүд өөрсдийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэхгүй бол өнөөдөр энэ байдал засагдахгүй гэдгийг дипломатуудтай холбоотой энэ хэрэг явдал бол дахин нэг удаа нотлон харуулж өглөө. За энэ сэдвээр тайм хөтөлбөрөөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн цагт ирэхэд уулзъя. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.